нийтийн хүрээлэх 24 байршлыг төсөв хэрэгжүүлэх 15 хэсэгжилсэн талбайд хувааж нийт 1561 галар байдаг 16,109 бас 80 гаруй хүн бол бас дулаалын аяныхаа гэрээ хийсэн бас 10 гаруй түүнд ингэж хүүхдийн оролцож байгаа явдланд би бас иргэдтэй баярснаа илэрхийлж явж байна. Тэгээ Улаанбаатар хотын өнөөдөр өөрийнхөө төрж ирсэн буурин дээрээ орчин үеийн одоо энэ дэлхийн нийтийн чиглэг хандлагаар хүмүүс хийж байгаа ногоон сангаас хөнгөлтэй зээл олгоё гэсэн ийм асуудлыг шийдэж өгч байгаа. Тийм учраас иргэд маань одоо ингээ өрн талааны цаг эхэлж байна. Энийг хийгэрдлээ ажиллаж байгаа хүмүүсээ дэмжиж гэртээ дулаантай нэдэд танилцуулга хийсэн асуудал хариулсан засаг даргын ордогч Баярхүү мөн одоо Тэгэхээр энэ бидний амьдралын хөвчлөө өөрчлөх хэрэгтэй. Одоо 21-р зууны 20-од он болох гэж байна. Тэгээ өнөөдөр бол дэлхийн нийтээрээ бол энэ хүний яг амьдрах хэвийн нөхцөл ямар байх юм бэ гэдэг шийдсэн тэрний төлөө явж байгаа. Тэгээ бид монголчууд гэсэн бид нар бас өнөөдөр энэ амьдрах хөвчлээ шинжлэх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр сая ингээд уулзсан дээр байж байгаад иргэд хэлж шээ. Бид нэг 20-30 жилийн амьдралаа бидний амьдралын амьдарч байгаа ахуй орчин нөхцөл маань ерөөсөө өөрчлөлт гарсангүй гэж. Тэгэхээр энэ ажил бол би хувьслан шинж чанартай ажил юм аа гэж бодож байна. За энийг зөвхөн өөрийнхөө амьдрах орчныг сайжруулах нь иргэдийн асуудлаа гэж орхиж болохгүй. Энэ дээр төр засгаас зайлшгүй дэмжлэл үзүүлэх хэрэгтэй. Тэгээ би энэ ажлыг бол энэ иргэд манай гэр хорооллын энэ Улаанбаатар хотын иргэдэд гарах хувьсгалын шинж чанартай тийм эргэлт болно гэж үзэж байна. Бид нар 11 сарын гэхэд бол энэ эхнийхээ сервис центрийг бол ашиглалтанд оруулчихна гэж үзэж байгаа. Ингэснээрээ бол 200 өрх бол Улаанбаатар хотын хэмжээнд жишг болоод зөвхөн Улаанбаатар хот гэдэг аймагуудаас хүмүүс ирж үзээд ер нь ингэж амьдарч болох юм байна. Ийм шийдэл гаргаж, ийм зориг гаргаж хөлж болох юм байна гэдэг харуулсан тийм жишг төв болно гэж үзэж байна. Одоо бас манай аймагуд бас санаачлал гаргаж байгаа. Хотын шигээр ийм дэд үтсийн төв байгуулад аймгийн төвүүдэд ийм болгоё. Сумын төвүүдийг ийм болгоё. Сумын төв шилбэл бүр амархан. Ягаад бол тэнд бол нэг 200 айл байгаа ч гэдэг юм уу тийм байдлаар шийдэж боломжтой. Тэгээд энэ дээр бол бид нар энэ ёслын хэрэгжих гол үндэслэл найдвар нь юу юм бэ гэхээр иргэд өөрсдөө хүсэж байгаа. Энэ 200 айл өөрсдөө хүсээд бид нар өөрсдөөсөө гарах зардлаа гаргая. Дэмжиж өгөөч. Бид нар амьдрах орчноо өөрсдөө гарын үсгээ цуглуулад хамтдаа асуудлыг шийдэх гэж байгаа. Энэ өөрөө хамгийн том дэвшил юм байна. Тийм учраас хувийн хвшил, тэгээд төр засаг, нийслэл, тэгээд иргэн өөрөө оролцоо хэрэгжиж байгаа учраас маш сайн төслөө гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр нийслэлийн 200 гаруй мянган гэр хорооллын өрхийг бол бид нар дундын бүс буюу одоо төвийн одоо үнэтэй эцэг хүчний шугам юу дулааны шугам болон цэр өгсөн шугам очиг байгаа бүсүүдэд бол энийг хэрэгжүүлж эхэлнэ. Хэрвээ энэ амжилттай болчих юм бол аяндаа энэ өөрөө иргэд өөрсдөө өсөж цаашаа явуучих юм өслөө гэж бид нар. За ер нь бол энэ гэр хооллын иргэдэд одоо цагтгаан халуун ус халаалт цэвэр бохир усыг оруулж өгснээр бол бид нар агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол гэдэг энэ орчны бохирдлыг бүрэн хэмжээгээр арилгана. Энэ бол одоо нэгдүгээрт одоо утаа гарах их усруудыг бид нар бүрэн халаалтаар нь шийдэж өгнө. Дээрээс нь одоо хөрсний бохирдол болж байгаа одоо энэ бүх ажлуудыг ногоон байгууламж энэ бүх ажлуудыг бид нар хийн. Хоёрдугаарт нь бол одоо ноёд бохирын одоо жорлонгууд нь байхгүй болсноор одоо бохирын одоо хүний одоо ус нөгөө нэг бохирдуулдаг энэ асуудлууд бол бүрэн хэмжээгээр байхгүй болно. Энэ бол ер нь агаар хөрсний бохирдол, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх тэгээ иргэдэд одоо ая тухта таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ийм одоо цогц шийдэл өгөхөд төслөө. Мэдж байгаагаар яаж энэ утаа гаргадаг нүүрс төлөв, түүхийн нүүрс төлөв байдлаас гаргахаа гэж үзээр бид нар хамтарч ажиллаж энэ асуудлыг шийднэ. Энэ бол манай нийслэлчүүдийн хувьд хамгийн анхны юм. Одоо бид нар бие даасан болон хэсэгчсэн инженерийн сургалтуудаар хангах одоо дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ингэж тусгасан байгаа. За захын бүсгээр тэгээд одоо хамтдаа урагшаа явна шүү. Үлгэрийн юм шиг амьдрия бүгдээрээ баярлалаа таамаг дэмжих ёстой. Өнөөдөр ирээд энэ асуудлыг танилцуулж байгаа нийслэлийн засаг дарга дэмжиж ажиллах ёстой.